За одоогоос 100 гаруй жилийн өмнө квантум физикийн шинжлэх ухаан гарч ирсэн. Квантум физик бол дэлхий одоо юунаас бүтдгийм бэ гэдгийг судалдаг шинжлэх ухаан баггүй юу. Тэгээд өмнө нь бол физикчид дэлхийн бүх одоо зүйлсийг атом гэдэг зүйлээс бүтдэг. Атом бол дэлхийн хамгийн жижигхэн нэгж гэж үздэг байсан чинь квантум физик гарч ирээд атомын дотор дахиад кварц, морс гэдэг бүр жижиг юмнууд байд юм байна. Тэгээд тэр бүхний дотор энерги гэдэг зүйл байт юм байна. Энергиэс одоо хорвоо ертөнцийн бүх одоо ургамал амьтан газар дэлхийн нар марч гэдэг юм бүр ингээ хорвоо ертөнцийн бүх зүйл өөрөө энергиэс үүсдэг юм байна гэдгийг ингээд олж мэдсэн. Тэгээд хэдийгээр ингээ энерги гэдэг зүйл маань өөрөө тийм одоо хоосон чанартай нүдэнд үзэгддэггүй, гарт баригддаггүй зүйл мөртлөө хэрхэн ийм бодит биет 3 хэмжээс ертөнцийг одоо ингээ бүтээгээд байгаа юм бэ гэдгийг квантум физикч эрдэмтэд маань одоо хүртэл судалсаар л байгаа хараахан мдээгүй байгаа. Гэхдээ биднэрт тэрийг заавал мэддэг байх ерөөсөө шаардлага байхгүй. Бид нар ингээ одоо ухаалаг утсаа яаж хийдгийг доторх хэд ангиудыг нэрлэж мэдэхгүй ч гэсэндээ ашиглаж чаддаг тийм ээ. Тэр шиг бид нэр энерги одоо яаж үсээд яаж юмсыг бүтээгээд даан гэдгийг мэдэхгүй байсан ч одоо энерги зөв одоо чиглүүлээ сурчих юм бол энергиэрээ өссөн амьдралаа бүтээх боломжтой байх нэ. Тийм болохоор одоо энэ сургалтаараа бүгдээрээ энерги яаж удирдах уу, энергиэрээ одоо хүсэл мөрөөдлөө ингээ бодит болгоход хэрхэн одоо энерги ингэж чиглүүлэх вэ гэдэг талаар тэгээ энерги яаж нэмэгдүүлэх үү, энергийнхээ давтамжийг яаж өсгөх үү, тэр нь ямар ач холбогдолтой гэдэг талаар үзгэлээ. За бидний хамгийн ихэнд ойлгох ёстой зүйл бол энергийг бид нэр мөнгөнд тэмдэгтээ зүйрлэж болно. За би түрүүлсэндээ бүх зүйл энергиэс бүтдэг юм байна. Тэгэхээр би энерги, миний бие энерги, та энерги, мөнгө энерги, машин байр бидний хүсэж мөрөөдөж байгаа одоо ажил албан тушаал бүтээмээр байгаа бүхэн маань өөрөө энерги байдаг байна. Тэгэхээр бид нар бүх зүйлийг энерги гэдэг талаас нь харж, бодож, сурах тийм дадлыг өөрөө өөртөө эхлээд хөвшүүлэх хэрэгтэй. Энерги гэдэг бол биднэрт байгаа одоо хүч, биднэрт байгаа одоо хорвоод төлж байгаа одоо төлбөр гэж ойлгож байна. Бид нар өдөр тутамдаа амьдралынхаа бүх зүйлд өөрөө өөрийнхөө энергийг, эрч хүчийг зориулж идэг. Хөдлөх тоолондоо, ярих, явах, тэ зүгээр зогсож байхдаа бүр ингээд юу ч одоо хийхгүй ингээд бодоод зүгээр л ямар ч хөдөлгөөнгүй бодож сууж байхдаа хүртэл бид нар бодохын тулд энерги зарцуулж идэг. Бид нар гэт ингээ амьсгалах тоолондоо энерги зарцуулж байдаг. Тэгэхээр бид нэр энергийг би одоо амьдралыг мэдэрч амьдралыг туулахын тулд хорвоо ертөнцид төлж байгаа төлбөр гэж ойлгож болно. Би энерги хорвоо ертөнцид зориулснаар надад ингээд одоо хорон бүрийг мэдрэх, хорон бүрийг ингээ амьдрах, туулах тэр одоо боломж нээгддэг. Тэгээ амьсгалах тоолондоо би энерги авч, амьсгалах гаргах тоолондоо би ингээ хорвоо ертөнцид энерги зориулж идэг. Тэгээд үүний хариуд хорвоо ертөнцид надад амьдралыг бэлгэлдэг гэж бараг ойлгож болно. Тэгээ амьсгалахаа болчвол те би үхэж штэ. Энергигүй болчвол би үхэж штэ. Тэгээд надад амьдралыг туулах ямарч боломжгүй болно. Тэгэхээр би амьдрахын тулд хорвоо ертөнцийн бүх зүйлд энерги зориулж байгаа. Тэгээд оронд нь надад амьдрал гэдэг зүйл ирж байгаа. Тэгэхээр бид нэр энерги гэдгээ одоо амьдралын одоо мөнгөн тэмдэгттэй зөөрлөж болох нэ. Тэгээ бидний одоо ингээд энерги ирч хүч багасах үед бид нэр ядардаг, өлсдөг. Тэгээ бид нэр унтаж амраад, сууж амраад, хоол унд идээд, ус уугаад өөрөө өөрийнхөө биеийг тэтгэж, цэнэглээд тэгээд энерги нөхөж аваад дахин амьдралыг мэдэрч амьдралд бүтээж, ажиллаж, хөдөлмөрлөж, хайрлаж эхэлдэг байх. Тэгэхээр энерги гэдэг бол бидний амьдралд төлж байгаа яг л одоо мөнгөн тэмдэгттэй адилхан тийм одоо хүч биднэрт амьдрал бэлгэлж байгаа тэр одоо зүйл байх нэ. За дараагийн бас нэг ойлгох хэрэгтэй зүйл нь бид нар ингээд янз бүрийн юм хийхдээ өөр газар руу очихдоо ч юм уу хамгийн түрүүнд цаг хугацааг тооцоож одоо эхэлдэг те. За би одоо гэрээсээ ажил руугаа явахдаа те 30 минут зарцуулна, 1 цаг зарцуулна. Харин нүрээ будахтаа 30 минут зарцуулна гэдэг ч юм уу те. Хуушуур хийхэд 2 цаг зарцуулдаг, бантын хийхэд одоо 20 минут зарцуулдаг гэдэг ч юм уу. Бид нар ингээ янз бүрийн юм хийхдээ хамгийн түрүүнд эхлээ цаг хугацаагаа
тооцоолж бодож эхэлдэг. Тэгээ бидний тооцоолохгүй, анзаарахгүй мартчихдаг зүйл юу вэ гэхээр энерги. Бид нар цаг хугацаа зориулж энэ зүйлийг одоо альва зүйлийг хийж байгаа ч гэсэндээ бас энерги зориулж хийж байгаа гэдгээ ерөөсөө мартаж болохгүй. Тэгээд хэрвээ одоо жишээ нь те үнэхээр цаг хугацаа зориулдаг нь үнэн. Гэхдээ би одоо гэрээсээ ажил дээр очихын тулд тэр нэг цагийн турш би ингээд явж байхдаа би бас энерги зарцуулж байгаа. Би одоо орой хоолнд хуушур хийхээр шийдсэн бол тэр 2 цагийн турш би энерги зарцуулж тэр хуушурыг хийж байгаа. Харин надад энерги байхгүй бол надад 4 цагийн хугацаа өгсөн ч би нэг ширхэг хуушур хийж чадахгүй. Бид нар бүр ингээ энергигүй маш их ядрах тэр мэдрэмжийг мэддэг тийм ээ. Ялангуяа ээжүүд хүүхдэд төрүүлчихэд тэр төрөлтийн процесс бүр асар их энергийг зориулсан учраас ямар ч бүр хөдлөгч тэнхлэхгүй баг амьсгалагч тэнхлэхгүй ингээд хүүхдэд төрүүлчихэд хэвтэж явах та бид нар маш их энергийг зориулсан байдаг. Тэгээ энерги дууссан байдаг. Та дөнгөж төрчөөд тэгээд ингээ амьсгалах тэнхлэхгүй хэвтэж явах та босч зогсоод гурил илдээд гурил зураад хуушур хараа зогсож чадахгүй тий. Би чамд тий 10 цагийн хугацаа өгөө чи нэг хитэн хуушур хийгээд өгөөч гэсэн ч чадахгүй. Би амарч энерги нөхөж авахгүй бол энерги дууссан байгаа цагт би юу ч хийж чадахгүй. Тийм болохоор бид нар альва зүйлийг хийхдээ өөрийнхөө энергийг бас тооцоолж цаг хугацаанаас гадна бас хэр их энерги зарцуулах вэ? Ядрахгүй юу гэдгээ бас ингэж тооцоолж сурах хэрэгтэй байх нэ. Тэгэхээр бид нар ингээ өссөн зүйлээ манифест хийхийн тулд бид нар энерги ингээд зөв удирдах зарцуулах хэрэгтэй учраас бид нар энерги яг ингээд мөнгө шиг би зөв зүйлдээ зарцуулж гин үү, буруу зүйлдээ зарцуулаад байна уу гэдгээ бодох хэрэгтэй ахна. Тэгээ би энерги зөв нөхөж авч чадчихэв үү? Тэгээ би энэ зүйлийг хийснээр энерги алдаад өөртөө ямар нэгэн одоо ашигтай хэрэгтэй зүйлийг бүтээх нү эсвэл ямар ч хэрэггүй энерги ингээд дуусгаад одоо ядраад хоцрох нү гэдгээ цаг хугацаанаас тэг хэр их цаг надад байна гэдгээс гадна хэр их би энергитэй вэ гэдгээ бас бодож үзэх бодож явах одоо бодохыг тийж дадал болгох хэрэгтэй байна. За би түрүү хэллээ бид нар үзэж харж байгаа, сонсож байгаа, уншиж байгаа, ярьж байгаа бүхэндээ энерги зориулж яадаг тийм болохоор бид нар яаж одоо тэр одоо хүсэл мөрөөдлийнхөө мөнгөний гахааг энергиэр дүүргэх үү гэхээр бид нар тэр зүйлдээ анхаарал гэдэг бол бидний төлбөр төлөх одоо хэрэгсэл. Бид нар ингээ банкнд байгаа мөнгөө ингээд нэг карт уншуулад тэр төлбөрөө хийдэг шүү дээ. Тэр шиг бидний анхаарал бол бидний төлбөрийн карт, амьдралд төлдөг төлбөрийн карт гэж хэлж болно. Та юунд анхаарна тэр зүйлдээ энерги төлж гинэ гэж ойлгож болно. Тийм учраас би ингээд яг хүсэж байгаа мөрөөдөж байгаа манифест хийхийг хүсэж байгаа зүйлдээ анхаарад тэр зүйлийн тухай яриад, бодоод тэр зүйлээ төлөвлөө, тэр зүйлийнхээ тухай уншиж, судалж, мэдж тэр зүйлээ хэрхэн бүтээх үү, тэр зүйлийг хэрхэн бодит болгох уу гэдэг тухай одоо ярьж үйлдэл хийж тэр зүйл рүүгээ ингэж тэмүүлэх тоолондоо тэр зүйлдээ анхаарлаа би зориулах тоолондоо би тэр мөнгөний гахаа шиг тэр энергийн гахаага энергиэр тэтгэж усалж дүүргэж идэг байх нэ. Тийм учраас анхаарал гэдэг бол бидний бүр ингэж алдаж болохгүй маш хянаж байх ёстой зүйл байх нь. Тэгээ хэрвээ би ингээд одоо муухай мэдээлэлд анхаарад сөрөг одоо мэдээлэл сөрөг комент ч гэдэг юм уу те сөрөг одоо бичлэг аимшигын кино тийм гэмт хэргийн тухай янз бүрийн подкастууд одоо гарсан шүү дээ тий. Тиймэрхүү зүйлд ингээд өөрийнхөө анхаарлыг зориулахаар би тэр зүйлийг өөрийнхөө амьдралд татгах байгаа юм шиг тэр зүйлдээ би энерги зориулчих жоохгүй. Тэнгуү тэр зүйл тэдгээр ингээд муу мухай бүхэн миний амьдралд ингээд ирэхэд тун ойрхон ингээд энергийг маань цуглуулад байж гинэ гэсэн үг. Тийм учраас та анхаарлаа үргэлж одоо сайхан өөдрөг гэгээлэг эерэг бүхэнд одоо зориулж байхад ингээд маш сайн одоо өөрийнхөө анхаарлыг маш сайн хянаж сурах хэрэгтэй байх. Тэгээ бид нэр яг ингээд энерги зөв зүйлд одоо зарцуулахдаа ингээд энерги хяналттай одоо яг мөнгөө ингээд
удирдах те хэрэггүй юм авахгүй байх гэж хичээдэг шиг энергиэрээ хэрэггүй юм хийхгүй байх гэж бас хичээж сурах хэрэгтэй хаан. Тэгээ бид нар ингээ янз бүрийн зүйлийн тухай бодох, ярих, сонсох бүрийд тэр зүйлд энерги зориулж идэг. Тэнгуут бид нар ингээд биднэрт нэг юм одоо мөнгөний гахаа байдаг шүү дээ, ингээ мөнгө цуглуулдаг. Тэр шиг ингээ энерги цуглуулдаг гахаа байдаг гэж төсөөлье. Та ингээд мөрөөдөлтөө зориулаад нэг юм энерги цуглуулдаг гахаа танд байгаа. Тэгээд та тэр одоо хүсэл мөрөөдлийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийж, ярьж, тэр хүсэл мөрөөдлөө хэрхэн хүрэх талаар сонсож, бодох тоолондоо та тэр одоо энергийн гахааг энергиэрээ дүүргэж идэг. Тэгээд тэр энергийн гахаа дүүрэх үед таны хүсэл чинь биелээд таны амьдрал дээр ингээд ямар нэгэн байдлаар ороод ирдэг, ажилчин бүтээд эсвэл хин нэгнээс ингээд хүсэж исэн зүйлээ бэлгэнд авчдаг ч юм уу ингээд тэр энергийн гахааны энерги дүүрсэн учраас та тэр зүйлд энерги зөв зориулсан учраас тэр ингээ биелчлээ. Гэтэл би ингээд өөр бусад хэрэггүй зүйлд ингээд кино аимшиг кино үзэхэд ч юм уу одоо эсвэл ингээд уцаа ухаас сууж байхдаа бид нар ингээд маш их энерги алдчихдаг байхгүй юу? Ингээ энерги буруу зарцуулснаас болоод би яг хүсэл мөрөөдлийнхөө гахааг энергиэр дүүрэхгүй өөр бусад хэрэггүй зүйлүүдийн төлөө ингээ энерги зориулчих юм бол хүсэж байгаа зүйл маань ингээ манифест хийхдэггүй маш их удах болно. Тийм болохоор одоо бид нар чинь нөгөө би сая хэллээ шүү дээ. Гар утас үзэхдээ маш их энерги зарцуулж байдаг. Яагаад гэвэл гар утас үзэхээр биднэрт ингээд маш их бүр ингээд тарих одоо боловсруулж чадхаас хамаагүй их хэмжээний мэдээллийг ингээд маш богино хугацаанд асар их хэмжээний мэдээллийг авчдаг. Тэнгуут бидний тарих тэр мэдээллийг ангилж тэр мэдээллийг ингээд боловсруулж хадгалж авахын тулд маш их энерги зарцуулдаг байхгүй юу? Тийм болохоор бид нар ингээд энерги зөв удирдахын тулд ингээд гар утасны хамааралтай бол сошиал медиа маш их үздэг бол түүнийгээ багасгахаас өөр арга байхгүй. Та энерги зөв зүйлдээ зарцуулж өдрийн туршдаа ингээд хэрэгтэй зүйлдээ энерги зарцуулсан бол хамгийн сүүлд нь үлдсэн байгаа жоохон энергиэрээ тэр сошиал медиа гар утсандаа зориулж болно шүү дээ, тийм ээ. Тийм болохоор энерги яг л одоо мөнгөө та хэрэггүй зөвхөнд одоо мөнгөний чинь одоо буцааж өгөхгүй хүнд та мөнгөө шууд ингээд зээлэхгүй те 10 сая төгрөг та энэ хүнчтэй миний мөнгийг буцааж өгөхгүй дээ гэж ботсон мөрчлөө тэр хүнд та 10 сая төгрөг өгөхгүй шүү дээ. Тэр шиг за би энэ зүйлийг одоо хийлээ, энэ зүйлд энерги зарцууллаа гэд надад ямар ч сайн болохгүй дээ гэдгийг мэдсээр ажиж тэр зүйлд энерги зориулж болохгүй шүү. Яг мөнгөтэйгөө цаг хугацаатай харьцаж байгаа юм шиг энергитэйгээ маш гоё зөв ингэж хамгаалж удирдлагатай хяналттай хандаарэ. За энергийн тухай бидний бас нэг мэдэх ёстой маш чухал зүйл байгаа. Тэр нь бидний одоо мэдрэмж. Янз бүрийн одоо сайн муу эерэг сөрөг энергиуд гэж байдаг. Гэхдээ бидний сэтгэл санаа, бидний зүрхэндээ мэдэрч байгаа мэдрэмж тэр миний ямар энергитэй байхыг тодорхойлж байдаг. Би янз бүрийн одоо гуниг гутрал, уур уцаар, атаархал гэдэг ч юм уу те эсвэл ингээ өөрийгөө буруутгах, өөрөөсөө ичих, зэвүүцэх гэдэг ч юм уу тийм одоо сөрөг мэдрэмж мэдэрч байгаа үед миний энерги багасдаг, миний энерги мууддаг. Харин баяр, баясгалан те аз жаргал, талархал, хайр, инрэл гэдэг тийм гоё гэгээлэг мэдрэмжүүдийг мэдэрч байгаа үед миний энерги ихсдэг. Миний энерги улам хүчтэй болдог байхны. Тийм учраас бид нар ямар одоо мэдрэмж тээж явж гин энерги маань яг тийм болж өөрчлөгдөж идэг. Тэгэхээр бид нар юу мэдэрж гин гэдгийг аягүй сайн анхаарах хэрэгтэй, анзаарч байх хэрэгтэй байх. Тэгээд бид нар одоо ингээд хүсэж байгаа зүйлээ амьдралдаа ингээд манифест хийж одоо хүсэж байгаа амьдралаа ингээд өөртөө бүтээхэд хамгийн одоо чухал тэр мэдрэмж бол амьдралдаа сэтгэл хангалуун байх мэдрэмж юм. Би одоо жишээ нь нэг юм компани байгуулах хүсэлтэй гэж бодъё. Тэнгуут би ингээд тэр компанийг би ингээд байгуулж чадаагүй, арай хараахан байгуулаагүй. Тэгээд тэр зүйлийг би ингээ хийгээгүй, бүтээгээгүй, манифест хийгээгүй байгаа учраас би тэр зүйлээр ингээ дутаад байгаа юм шиг тийм мэдрэмж одоо тээж яваад ах юм бол надаас тийм дутуу гэсэн би бол бүрэн бүтэн биш, би бол юм дутуу ямар надад хийх юм, бүтээх юм, авах юм дутуу байгаа гэсэн тийм мэдрэмж аваад
Тэгээ би ингээ компани байгуулаагүй учраас амьдралдаа ингээ сэтгэл хангалуун байж чадахгүй. Тэгээд би юм сэтгэл хангалуун бус мэдрэмжтэй байгаадахаар миний энерги маань өөрөө би бол ийм дутуу сэтгэл хангалуун биш тийм амьдралтай гэдэг тийм энерги надаас ялгарна. Тэнгуут ингээд би өөрөө өөртөө тийм одоо дутуу амьдралыг манифест хийгээд байдаг байна. Тэгэхээр би ингээ хүссэн бүхнээ авахын тулд надад айл хэдийн хүссэн бүхэн маань байгаа гэдэг тийм мэдрэмжийг одоо мэдэрч амьдрах хэрэг мэдэрч сурах хэрэгтэй байна. Хүссэн бүхэн минь надад байгаа үед би ямар мэдрэмжийг авах вэ гэхээр сэтгэл хангалуун тий. Тэгээд би байгаа бүхэндээ гоё талархдаг, амьдралд талархдаг, амьдралдаа сэтгэл хангалуун байдаг тийм мэдрэмжийг одоо мэдэрж байгаа хүний хүсэл бүхэн нь аяндаа ингээд өөртөө ингээд татагдаад ирнэ. Яг гэвэл миний энерги маань өөрчлөгдсөн учраас. Энерги маань хамаагүй гэгээлэг надад юм бүхэн байна гэдэг тийм энергийг би ингээд одоо хорвоо ертөнцид цацруулж явж байгаа учраас юм бүхэн над дээр ингээд өөрөө хүрээд ирэхэд илүү амархан болно гэсэн үг. Тэгээ яаж ийм одоо бүрэн бүтэн сэтгэл хангалуун мэдрэмжийг авах уу гэхээр бид нар хүсэх болон дутах хоёрын хооронд нь ингээд сайн ялгааг ойлгох хэрэгтэй байхгүй юу? Би энэ одоо ингээд би амьдралдаа сэтгэл хангалуун байлаа гэд би юу ч хүсэхгүй гэсэн үг ерөөсөө биш. Бид нар стил те одоо өөртөө амьдралдаа хүсэж байгаа зүйлээ хүсэж болно. Гэхдээ би тэр зүйлээр дутаагүй гэдгээ мэдэрч тэр зүйлээс миний сэтгэл зүйн байдал хамаарахгүй бид нар тэр зүйлээс ингээд detach буюу хамаарлаа ингээд тасалж авна гэсэн үг. Хүсэх болон дутах хоёрын ялгаа нь би энэ зүйлээр ерөөсөө дутаагүй. Одоо шинэ би одоо торт идэхийг хүсэж байна. Гэхдээ би ерөөсөө тортоор дутаагүй. Торт эзэн ч идээгүй ч миний амьдрал яг хэвдэндээ байна. Гэдэг шиг миний хүсэж байгаа энэ манифест хийхийг хүсэж байгаа шинэ байр албан тушаал цэвэрхэн арьс тий гой сайхан бие ганган хувцас олон дагагч тий хүмүүс одоо юу хүсдэг тэр бүхэн маань надад байсан ч байгаагүй ч би амьдралдаа сэтгэл хангалуун хөөн гэдэг тийм мэдрэмж тэр зүйл байхгүй учраас би миний амьдрал нэг л дутуу би ингээд өөртөө сэтгэл хангалуун биш би ингээд хинт ч хэрэггүй юм шиг надад хүн юм шиг надад мэдрэгдээд байна гэдэг тийм мэдрэмж тэгээд яваад ах юм бол бид нэр өөрөөсөө өксөл мөрөөдлөө уламл холдуулаад тийм л дутуу хос амьдралыг өөртөө манифест хийгээд байдаг байна. Тэгэхээр яаж ингэж хүслээ биелүүлээгүй мөртлөө сэтгэл хангалуун амьдрах юм бэ гэхээр бид нар угаасаа бүрэн бүтэн хүн гэдгээ маш сайн одоо ойлгож ухаарч олж харах хэрэгтэй байдаг байна. Яг гэвэл энэ яг үнэн байхгүй юу? Бид нар угаасаа бүрэн бүтэн та яг өөрийгөө би чинь Монголд амьдардаг монгол хүн штэ би чинь монгол аав штэ эсвэл би эмэгтэй хүн гэдгээ бид нар ерөөс зүгээр л мэддэн штэ би бол эмэгтэй хүн гэдгээ мэддэг тэр шиг би бол юугаарч дутаагүй тийм бүрэн бүтэн хүн штэ гэдгээ яг би эмэгтэй хүн гэдэг шиг ингээ мэддэг болохыг хэлж байгаа байхгүй юу тэгэхээр би ингээд бидний ингээ ихэнхдээ хүсэж мөрөөдөж байдаг зүйлс бол дандаа бусдын биднэрт зааж өгсөн зүйлс үүдэг бид нар ингээд бусдын хэлсэн одоо үгэнд итгээд бусдын хүсэж байгаа зүйлийг өөрөө хүсэж байгаа юм шиг хүсэж яваад байдгаа заримдаа ерөөсөө олж хардггүй. Жишээ нь одоо өндөр албан тушаалтай их мөнгөтэй байнга ингээд аялал зугаалаад явж идэг ийм ганган хувцастай улаан хевсэн дээр өндөр өсгөөдтэй алхаад зураг авахуулаад ингээ од болоод амьдрах нь үнэхээр гоё шүү гэд баг багт нь биднэрт ингээ хин нэгэн заадаг гэсэн эсвэл бид нар ингээ зурагт кино үзсээр агаад аав ээж ах эгчнэрийнхээ үгийг сонссоор агаад за ийм байд юм биш үү гэд зүгээр л тэр зүйлийг сураад авцсан. Гэхдээ яг үндэ ерөөсөө амьдрал ерөөсөө тийм биш. Тэр зүйл байхгүй л бол хүн үн цэнэгүй тэр зүйл байхгүй л бол амьдрал утгагүй гэсэн юм ерөөсөө байхгүй. Бид нар зүгээр л ингээд сураад авцсан 0-7 наснда ялангуяа хүний ингээд бидний даалт тухамсар төлөвшөж байгаа үед бид нар ингээд эргэн тойрносоо за чи ийм юмд уурлаа шүү. За чи ийм юмд гомдсон шүү. Энэ зүйл бол маш гоё чи энийг харахаараа баярлж байгаарэ. За энэ бол ингээд одоо маш муухай. Чинийг харахаараа үзэн ядаарэ. За юу гэд ингээд гэж ингээд бид нарыг ингээд програмчлаад кодчилсан юм шиг бид нар ингээд эргэн тойрносоо эдгээр зүйлсүүдийг сураад авцсан байдаг. Яг үнэндээ
Одоо жишээ нөгөө Америкт ингээл кино минод их гардаг шүү дээ. Арьс өнгөний үзэл гээл хар арьснуудыг ингээл амар үзэн ядаж мадал та хүмүүс. Хүүхдүүд ерөөсөө хизээч хин нэгнийг арьс өнгөөр нь ялгуурлыг гэж ерөөсөө бодохгүй. Хажууд нь аав ээж нь ингээл арьс өнгөний үзэл гаргаалах юм бол за ингээ хар арьстай хүмүүс муухай юм байна. Үзэн ядах хэрэгтэй юм байна шүү дээ. Би хар арьстай хүнийг харахаар ингээд минь дотор уур хүрэх хэрэгтэй юм байна гэж сурж аваад тэгээд ингээд том болоод өөрөө арьс өнгөний үзэлтэй хүн болчдөг. Тэрэн шиг одоо бидний хүсэж байгаа бүхэн те аав ээж надад ийм юм гоё шүү, ийм юмыг хүсэж байгаарэ гэж заагаад өгсөн тийм зүйл юм ба штэ. Эн чинь миний өөрийн хүсэл биш юм байна. Аав ээжийн хүсэл юм байна. Ах ихч би кинон дээрээс ч юм уу, уншсан номноос ч юм уу хин нэгний үгээр сураад авсан зүйл юм ба штэ. Тэгээ энэ зүйл байсан ч байгаагүй ч миний амьдрал үнэхээр сайхан хിവэрэ юм байна. Би ингээд жоохондоо энэ зүйл байхгүй бол амьдрал утгагүй гэдэг ийм ихтгэл өмчлөгийг зүгээр л ингээд зүгээр л ми тарих ингээ өөрөө сурцсан юм байна. Энэ мэт ингээд одоо бага насандаа хин нэгний үг, хин нэгний үйлдэлээс, кинон дээрээс, номон дээрээс ингээ ойлгож авсан зүйлсүүдээ бид нар ингээд шүүгээд аль нь үнэхээр үний, аль нь яг миний хүслийн, аль нь ерөөсөө энэ надад үйлчлэхгүй намайг ингээ улам ингээд уурлуулад, намайг улам ингээд хүсэж байгаа зүйлээс минь холдуулаад байгаа тийм ихтгэл үнэмшил юм бэ гэдгийг бид нар олж хараад тэдгээр одоо ихтгэл үнэмшлүүдээс чөлөөлөгдөд эн чинь худлаа юм байна. Би дахиж энэ зүйлд итгэхгүй гэж одоо чөлөөлөгдөж чадсанараа бид нар маш гоё эрх чөлөөтэй амьдрна. Тэгээ маш гоё амьдралдаа сэтгэл хангалуун болж чадна. Тэгээ угаасаа бид нар ингээд маш баян тийм хүмүүс ахгүй юу? Маш их ийм потенциалтай, чадaltaй хүмүүс. Гэхдээ тэрийг ингээд ерөөсөө арай олж харж чадаагүй байгаа тийм л хүмүүс. Тэгэхээр би юугаарч дутаагүй байгаа юм байна. Зүгээр энэ хүсэл минь билээгүй бол би ингээ гунигч амьдрна гэдгийг эргэн тойрноос зүгээр л сураад авсан юм байна. Энэ гуниг готрол бол зүгээр л минь тийм үнэн зүйл биш юм байна гэдгийг олж харах, ойлгох хэрэгтэй байх. За ингээд энэ хичээлээрээ үдсэн зүйлсээ нэгтгээд ярахад бид нар энерги аюу гой гамнаж зөв зүйлдээ зориулах нь маш чухал юм байна. Тэгээ энерги зориулахад бид нар юунд анхаарч ин тэ анхаарал гэдэг бол бидний энерги төлдөг төлбөрийн хэрэгсэл юм байна. Тийм болохоор бид нар юунд анхаарч ин гэдгээ одоо маш сайн зөв хянаж байх хэрэгтэй юм байна. Одоо эерэг бодол бодож гин үү, эерэг зүйл ярьж гин үү гэдгээ анзаарч авах хэрэгтэй байх нь бас одоо хүсэж байгаа зүйлээ манифест хийхин тулд тэр хүсэж байгаа зүйлээс маань миний сэтгэл зүйн энергийн байдал хамаарах ёсгүй маань тэр зүйлээс хамаарлаа таслах хэрэгтэй юм байна. Ямар ихтгэл үнэмшил тээж, ямар үзэл бодол бодож явж байгаагаа анзаарч тэр үзэл бодол итгэл үнэмшил маань миний амьдралд үнэхээр тусалж гин үү? Эсвэл миний энергийг унгааж надад уурлцаар атаархал төрүүлэх тийм одоо мэдрэмжийг төрүүлээд байна уу гэдгийг анзаараад тийм сөрөг мэдрэмж төрүүлээд байгаа ихтгэл үнэмшил үзэл бодлоо одоо авч хаяад айгүй гоо тийм хиний ч үгээр биш яг өөрийнхөө амьдралаа бүтээх тийм гоё эрхчлөөг бид нэр олж харж анзаарч чадах одоо ойлгох тэдгээр түүнийг ухаарах хэрэгтэй байх нь энерги ухамсартайгаар зарцуулахад эдгээр зүйлсүүд биднэрт хэрэгтэй байх нэ. За ингээд дараагийн хичээл дээр уулзцгаая.